Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бараг л кино шиг нэгэн адармаатай хэргийн талаар ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. 1999 онд Texas мужийн Остин хотод 18 настай ихэр эгч дүүс болох Кристина болон Jennifer нар ээж Celeste болон хойд аав Steve нарынхаа хамтаар амьдардаг байсан. Тухайн үед бол Celeste, Steve хоёр хамт амьдраад 4 жил өнгөрчээсэн үе. За Steve, Celeste хоёрын хувьд тэд хоорондоо нэлээд олон насны зөрүүтэй. Steve 74 настай, харин Celeste 36 настай гэхээр Steve бараг Celeste-ийн аав шиг хүн байсан байгаа. Steve-ийн хувьд тэрээр насанд хүрээд усан цэргийн айрамд алба хааж агаад дараа нь гутлын дэлгүүрнээ бизнес эрхлэх болсон. Ингэж яваад анхны эхнэртэйгээ танилцсан, хурмаа хийж 3 хүүхдийн аав ээж болцоосон байдаг. Steve ер нь залуугасаа л маш хөдөлгөөнтэй, бизнес сэтгэлгээтэй хүн байсан тул маш олон бизнесийн санаа олон түүнийгээ хэрэгжүүлж нэлээд их хэмжээний хөрөнгө чинээтэй болсон байдаг. Тэрээр 50 дөнгөж гарч явах үедээ эхнэртэйгээ хамт Texas мужи руу нүүн тэндээ сууршин амьдарч исэн боловч харамсалтай нь удалгүй эхнэр нь тархины хорт хавдартай гэдгээ олж мэдсэн. Үүнээс хойш удалгүй 1993 онд эхнэр нь өвчнөөхөө улмаас нас барсан байдаг. Харин үүнээс 2 жилийн дараа Steve, Celeste хоёр танилцсан. Steve тухайн үед гэрээ үйлчлэгч хайж исэн бөгөөд Celeste түүний гэрээ үйлчлэгч болох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байдаг. Ер нь бол үүнээс хойш нэг их удалгүй тэдний харилцааг үнсгэрч Celeste гэрээ үйлчлэгч гэхээс илүү тэр гэрийн эзэгтэй шиг л байх болсон. Цаашлаад Celeste удалгүй бүр өөрийн ихэр охтод болох Christina, Jennifer хоёрыг ч мөн Steve-ийн гэрт авчиран бүгдээрээ хамтдаа амьдрах болсон байдаг. Ингээд 1995 онд Celeste, Steve хоёр хурмаа хийцгээсэн. За 1999 оны 10 дугаар сарын 2-ны шөнийн 3 цагийн үед Шуурхай албаны 911 утсанд нэгэн дуудлага ирсэн байдаг. Энэхүү дуудлага өгсөн хүн нь Steve байсан бөгөөд тэрээр хэлэхдээ манай гэрлөө хурдан түргэн тусламж явуулаарай. Миний дотор эрхтнүүд гидсээр маань цовж гарах гээд байгаа юм шиг мэдрэгдээд байна хэмээн хэлсэн байдаг. 911 оператор түүнээс гэрт нь өөрөөс нь өөр хэн нэгэн байгаа эсхийг асуухад Steve эхнэр маань байшингийн хаа нэгтээ байгаа. Гэхдээ би түүнийг олохгүй байна хэмээн хэлсэн байдаг. За Steve-ийн амьдардаг энэхүү байшин нь бол маш том, байшин гэхээсээ илүү орд харш гэж хэлж болохоор тийм том. Дээрээс нь тухайн өдөр Jennifer найзандаа хонох гээд явчихсан гэртээ байгаагүй. Харин Celeste Christina-тай хамт унтах гээд Christina-гийн өрөөнд тэд хамтдаа унтчихсан юм байлээ. Steve унтах үедээ амьсгалын аппарат зүүж унтдаг. Steve-ийн амьсгалын аппарат чихэн дээр нь байнга дугараад унтуулахгүй байсан тул Celeste инхүү Christina-гийн өрөөнд унтчихсан нь энэ. За Шуурхай албаныхан тэр дорн Steve-ийн гэрт ирсэн даруйдаа тэдэнд урт талын хаалган дээр нь очиод хаалга нүдээд байшингийн нөгөө тал руу гүйж авах цаг байгаагүй тул Steve-ийн зааж өгсөний дагуу Steve-ийн унтлахын өрөөний цонхыг нь олоод цонхоор нь дотгош нэвтрээ орсон байдаг. Энэ үед бол Steve баг зэргийн ухаантай орон дээрээ дээш хараад хөвтчихсэн. Түүний гидсэн мэс заслын орон дээр мэс засалд орж байгаа юм шиг нэлээд том ярагдаад нээгдчихсэн маш хүнд байдалтай байсан. Энэ үеэр гэрт нь гараад байгаа их чимээнээр нойрносоос ирсэн Christina, Celeste хоёр Steve-ийн өрөөнд гүйн орж ирсэн. Шуурхай албаныхан болон цагдаагийн ажилтнууд тэднээс гэрт нь яг юу болсон талаар асуухад тэдэнд бол мэдэх зүйл байгаагүй. Тэд хоёулаа уйлан Steved юу тохиолдсон талаар цагдаагийн ажилтнуудаас асуусаар байсан. Ингээд Шуурхай албаныхан Steve-ийг эмнэлэг рүү хүрэхээр өрөөнөөс нь гарган түргэний машин руу зөөж явах үед Christina охин Steve-ийг дагаж гүн "Ааваа энэ хүмүүс таныг эмнэлэг рүү хүргэнэ гэж байна. Та зүгээр болно. Бид нар танд хайртай. Би танд хайртай шүү" хэмээн уйлж исэн. Харин Steve энэ үед баараг л өөрийн ухаангүй байсан хэдий ч Christina-гаас "Ээж нь хаана вэ? Ээж нь зүгээр үү?" хэмээн асуусан байдаг. За ингээд Steve түргэний машинаар эмнэлэг рүү хүргэгдэж харин Christina, Celeste хоёр цагдаагийн машинд сун эмнэлэг түргэгдсэн. Гэтэл цагдаагийн машинд суухын өмнөхөн Celeste уйлж иснаа гинтхэн уйлахаа зогсоогоод Christina руу хараад цагдаа нар хэрвээ юу болсон талаар асуух юм бол Tracy-гийн нэрийг огт дурдаж болохгүй шүү хэмээн хэлсэн байдаг. Christina Steve тохиолдсон зүйлээс болоод бүр шоконд орчихсон байсан тул тухайн үедээ ээжээгаа юу яриад байгааг нь бол сайн ойлгоогүй. Гэхдээ дараа нь энэ тухай бодоод үзэхэд ээжийнх нь хэлсэн зүйлс нэлээд с ิจ гтэй санагдсан байгаа.
За Селестийн яриад байгаа Трейси гэдэг нь ээжийнх нь хамгийн сайн найз Трейси Тарлтон гэх эмэгтэй. Трейси Селестийн гэртээ ойрхон номын дэлгүүр ажилуулдаг, ээжтэй нь байнга л хамт байж идэг. Хамгийн дотны найз нь. Кристинад ээжийнх нь хэлсэн цагдаа нарт Трейсигийн тухай ярьж болохгүй шүү хэмээн анхааруулсан нь нэлээд сонин санагдчихсэн ч яг яагаад тэгж хэлснийг нь мэдэхгүй болохоор дотроо бол маш их эргэлзэжсэн. Гэхдээ ер нь бол Кристина, Женнифер хоёр Селестийн хүүхдүүд гэхээсээ илүүтэйгээр бараг л өөрсдөө ээжийн юм шиг амьдарсаар ирсэн гэж хэлж болно. Селест байнгын түгшүүртэй, ямарваа нэг юмд хөнгөн хуумгай ханддаг, дээрэс нь өөрийгөө өвдөлт даах чадвартай гэж итгэх дуртай нэгэн байсан тул өөрийгөө ойр ойрхон гэмтээчих гээд байсан. Тиймээс Кристина, Женнифер хоёр яг л хүүхдээ асарж байгаа юм шиг ээжигээ харж ханддаг байсан байгаа. Нэг удаа бүр тэднийг жаахан байх үед нь Селест тэдэнд хандан та хоёр миний өвдөлт тэсэх чадварыг харах уу гэснээ машиныхаа хаалгыг хуруун дээрээ хит хитэн удаа савж хаагаад хурууга хугартал нь гэмтээж исэн. Энэ бол мэдээж яагаад ч цоо ирүүл хүнээс гарахааргүй үйлдэл. Цаашлаад Кристина нэг удаа ээжээсээ яагаад Стивтэй гэрэлж байгааг нь асуухад Селест хариуд нь түүнийг баян болохоор нэмээ хариулсан байдаг. Үүнээс гадна өөр нэг удаад нь Кристина ээжигээ Стивийн хоолнд нь эм хийж яхахыг олоод харчихсан. Тэгээ дахиад ээжээсээ сая Стивийн хоолнд юу хийчих вэ гэж асуухад Селест энэ унтуулах юм. Энэ хөгшин балиар бүдүүн юмтай би нэг гэрт байж тэсэхгүй болохоор унтуулчихад өөрөө гарч найзуудтайгаа зугаацах гэж нэмээ хариулсан байдаг. За энэ бүхэн дээр үндслээд Кристина ээжигээ Стив тохиолдсон зүйлстэй ямар нэг байдлаар холбоотой байж магадгүй гэж бодсон ч үүнийгээ бол дэлгэн ярихыг хүсээгүй дотроо бодоод бүх зүйлсийг нэг нэгээр нь толгой дотроо зэгцэлж ойлгохыг оролдож исэн. За нөгөө талаас Селест хэрвээ Стивийг ингэж л их үзэн яддаг зүгээр л мөнгөний төлөө гэрэлсэн бол яагаад Стивээс салчихгүй хамт амьдраад исэн бэ гэсэн асуулт гарч ирж байгаа. Тэгвэл өмнө нь хэлсэнчлэн Стив насаараа бизнес эрхэлсэн, эхлүүлсэн бизнес болгоно нь амжилттай байдаг. Ерөнхийдөө тэнэг хүн бол биш, маш ухаалаг хүн. Тиймээс Селесттэй гэрлэхдээ тэд пренап буюу гэрлэлтээс өмнөх гэрээн дээр гарын үсгээ зурцгаасан. Энэхүү гэрээн дээр хэрвээ Селест Стивтэй 3 буюу түүнээс дээш жил хамтдаа амьдраад салах юм бол $500,000 авна. Харин Селест Стивийг насан эцэслэх хүртэл нь хамт байх юм бол нас барсныхан дараа $1 сая өвлөн авах ийм гэрээ байсан. Гэрэлснээсээ хойш Стив Селестэд хэрэглээний мөнгө гээд 7 хоног тутам их хэмжээний мөнгө өгдөг байсан хэдий ч Селест нэг удаа Стивийн нас барсан эхнэрийнх нь бүх үн тэтлэлүүдийг нь хулгайлаад гудамжинд аваачаад зарчихсан байсан. За үүнийг нь олж мэдсэн Стив маш ихээр уурлан Селестээс салахаар шийдсэн боловч Селест тэтгэр зүйлсийг зараад өрөндөө өгсөн юм хэмээн Стивээс уучлалт гуйсараад тэд буцаад эвлэрсэн бөгөөд Стив Селестийн бүх өрийг нь дарж өгсөн. За одоо бүгдээрээ Селестийн бага нас гэр бүл өнгөрсөн амьдралын талаар бага зэрэг ярьцгаая. Селестийн аав Эдвинийг 7 настай байх үед Селестийн өвөө буюу аавынх нь аав амиа хорлон нас барсан. Эдвиний аав нь амиа хорлох болсон гол шалтгаан нь гэвэл Эдвиний ах нь санамсаргүй байдлаар усанд живэн амиа алдсан байлээ. Үүнээс нь болж аав нь өөрийгөө байнга буруутгадаг байсан тул нэг л өдөр гэртээ амиа хорлсон байдалтай олдсон. Эдвин ийхүү багадаа хүнд хэцүү амьдралыг туулж явсаар насан турсан хойно Ohio мужид нэгэн утасны компанид оператороор ажилладаг Нэнси гэх эмэгтэйтэй танилцсан. Эдвин Нэнси хоёр гэрлээд хүүхэдтэй болохоор төлөвлөж исэн боловч эмчнэр Нэнсиг хүүхэдтэй болох боломжгүй хэмээн оншилсан байдаг. Тиймээс Эдвин Нэнси хоёр 4 жил дараалан 4 хүүхэд өргөж авсны дээд талаасаа хоёр дахь нь Селест байсан. Тэгэхээр Селест өөрийнх нь төрсөн аав ээж яг ямар хүмүүс байдаг талаар огт мэдэхгүй. Харин түүнийг өргөж авсан аав ээж нь болох Эдвин Нэнси хоёр тийм ч эрүүл харилцаатай хүмүүс байгаагүй. Тэр тусмаа Селестийн ээж Нэнси хүүхдүүдээ байнга хүчирхэлдэг байсан. Селестийн ах Колин ярьснаар бол түүнийг 5-6 настай байх үед нь Нэнси усанд оруулж агаад толгойг нь усанд ор даран амьсгалыг нь төвчжсэн удаатай. Үүнийг Нэнси тайлбарлахдаа гин нүглийг нь угааж нэмэн тайлбарлажсэн. Харин Эдвиний хувьд Селестэд бусад хүүхдүүдээсээ илүү сайн ханддаг байсан бөгөөд
Селестийг ямар ч хүнийг аль эсвэл нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж, бусдыг хуурч мэхлэхдээ сайн гэж магтдаг байсан. Эсвэргээрээ Селестийн дүү Эди Селестийн энхүү бусдын толгойг эргүүлж өөртөө итгүүлэхдээ гаргууд байдлаас нь багасаа л маш их айдаг байсан талаараа ярьсан байдаг. За Селестийг 11 настай байх үед аав Эдвин нь ажилласаа халагдаж гэр бүлийнхэн санхүүгийн байдал хэцүүдэж эхэлсэн тул Нанси Эдвинаас салахаар шийдсэн. Тэд шүүхтээр хүүхдүүдийнхээ асрах эрхийн төлөө цаашлаад байгаа эд хөрөнгөө хуваах тал дээр маргаантай байх үед Нанси Селестийг ятхан Эдвиний эсрэг мэдүүлэг өгүүлсэн байдаг. Шүүх хурлын үеэр Селест аав нь өөрийг нь зодож, сүрдүүлж, хутга барьж айлгадаг байсан хэмээн мэдүүлэг өгсөн. Харин Селестийн ах дүү нарийнх нь ярьж байгаагаар Эдвин хизээж Селестэд гар хүрч байгаагүй, эсвэргээрээ Нанси л өргөж авсан хүүхдүүдэд зодож хүчирхийлдэг байсан. Гэхдээ шүүх Селестийн хэлсэн үгэнд итгэж Нансигийн талд бүх зүйлийг шийдэж өгсөн байт юм байлээ. За Селест өсвөр наснд ирэх үедээ маш олон хүүгүүдтэй үерхэж явсаар 17 настай байхдаа тухайн үед үерхжсэн Крейг гэх хүүгүүнээсээ жирэмсэн болж ихэр охтуудаа үлхийд авсан. Селест Крейг 1980 онд гэрэлж байрныхаа түрээсийг төлөх боломжгүй байсан тул сараар түрээсийн байр хэсэж амьдардаг байсан байгаа. Селест энэ үеэр Крейгийг маш олон удаа хуураад хэдэн хоногоор өөр эрчүүдтэй уулзаад явчихдаг байсан. Гэхдээ тэгээд хэд хоногийн турш явж агаад буцаад гэртээ ирэх үедээ өөрийгөө чөтгөрт эзэмдүүлсэн тул ийм юм хийчихлээ хэмээн Крейгт тайлбарладаг байсан. За ингэж явсаар 1982 онд Крейг Селест хоёр албан ёсоор салж хоёр тийш болцгоосон бөгөөд Селест ихэр охтуудынхаа асран хамгаалах эрхийг 100% эзэмших болсон. Гэхдээ Селест байс хийгээл Кристина, Дженнифер хоёрыг би юу насарч хамгаалж чадахгүй байна гэд фостер кэрт өгчдөг. Тиймээс Крейг хүүхдүүдээ өөр дээрээ авахар шийдэн хөөцөлдөж жогоод охтуудаа өөр дээрээ аван өсгөх болсон. Харин энэ үеэр нь Селест Пит гэх эрэгтэйдээ уулзж исэн бөгөөд энэхүү эрэгтэйгийнхаа данснаас нь $7,000 нууцаар аваад баригдсан байдаг. Үүнийгээ Селест тайлбарлахдаа охтуудынхаа асран хамгаалах эрхийг Крейгаас буцааж авахын тулд өөрт нь мөнгө хэрэгтэй болсон хэмээн Пит хэмээх тэрхүү залуудаа тайлбарласан байдаг. За Пит ч үүнд нь итгээд тэд буцаад эвлэрсэн. Уг нь Пит Селест хоёр энэ үед гэрлэн гээд ярьчихсан байсан юм байлээ. Пит Селесттэй хамт амьдрах гээд байх байраа бэлдээд ер нь бүх юмаа зохицуулчихсан байж тал Селест нэг л өдөр хор сураггүй алга болчихсон. За энэ үедээ харин Селест Крейг дээр буцаж ирээд уучлалт гуйгаад тэд эвлэрэн дахин нэг удаа хамтдаа амьдрах болсон. Крейг Селест хоёр эвлэрснийхаа дараа охтуудаа аван хамтдаа Аризона муж руу нүүн эхрүүдийг 6 настай байх үед Селест дахин жирэмсэн болсон байдаг. Гэхдээ яг түрэх үедээ Селест Крейгт хэлэхгүй нууж агаад эмнэлэгт түргэнгүүтээ хүүхдээ өөр хүмүүст хүрчлүүлчихсэн. Селест энэ бүхнийгээ болж жирэмсэн болсон цагаасаа эхлүүлээ төлөвлөж исэн юм бэлээ. Бүр хүүхдээ ямар хүмүүст өрчлүүлэхээ өртөл айл эртнээс төлөвлөжчихсөн байсан. Хүүхдийг нь өргөж авсан хүмүүс Селестийг жирэмсэн байхаас эхлүүлээд түрэх хүртэл нь эмнэлгийн бүх төлбөрийг нь төлсөн юм бэлээ. Харин Селест Крейгаас эмнэлгийн төлбөр гэж авдаг байсан мөнгнүүдээ яг яасан ямар ч байсан өөр зүйл зарцуулаад дуусгасан байсан. Ингээд Селест хүүхдээ өргүүлснийхаа дараа Крейгийн дансанд байсан бүх мөнгийг нь хамж аваад эхрүүдийг аваад Крейгийг дахин нэг удаа хаяад явсан байдаг. За үүний дараа 1986 онд Селест Харолд гэх эрэгтэйтэй танилцсан хэсэг болцсгоосон. Ингээд хэсэг хугацааны дараа Харолд Селестээс салмаар байгаагаа хэлэхэд Селест өөрийгөө жирэмсэн болсон гэж Харолдод худал хэлсэн бөгөөд Харолдтой гэрэлснийхээ дараа хүүхэд эмтчихлээ хэмээн дахин худал ярьсан байдаг. Селестийн ярьсан энэ бүхэн нь бүгдээрээ худал хуурмаг зүйлс байсан гэдгийг Харолд сүүлд нь олж мэдсэн. Харолдын хувьд тэрээр нисэх онгоцны инженер мэргэжилтэй мэргэжлэрээ ажилладаг ийм хүн байсан. Ингээд удалгүй 1988 онд Харолд өөр оронд ажиллахаар болж энэ үедээ Селестээс бүр мөсөн салсан. Гэхдээ салсныхаа дараа Селест өөрийнх нь нэр дээр $60,000 зээл авчихсан байсан гэдгийг олж мэдсэн байдаг. Харин энэ явдлаас хойш 2 жилийн дараа Селест өөрийгөө Айрам Далав хаан гэж худал хэлээд эхрүүдийн асран хамгаалах эрхийг нь буцаан Крейг төгснөөр эхрүүд дахин аавтайгаа хамт амьдрах болсон. Энэ үеэр Селест Жими Мартинес гэх эрэгтэйтэй танилцсан 1991 онд 3 дахь удаага гэрэлсэн байдаг.
Жимитэй гэрэлснийхээ дараа Селест дахин Крагтай эхрүүдийн асрах эрхийг булаацалдаж эхэлсэн бөгөөд Кристинагийн хувьд арай илүү ээжийнхээ үгээр зөөлөн зааштай хүүхэд байсан бол Женнифер эсэргээрээ энэ үед айл хэдийн ээжигээ үзэн яддаг, бүр ээж нь өөрийг нь алж ийн хэмээн шүн бүр харт ард зүудэлдэг ийм хүүхэд байсан. Ингээд Селестийн хүслээр хэсэг хугацаанд Кристина ээжтэйгээ хамт амьдарч харин Женнифер аавтайгаа хамт амьдарч исэн байлээ. Гэтэл Селестийн шинэ нөхөр Жими Селестийг маш их хэмжээний зээл авчихсан гэдгийг нь мөн олж мэдсэн. Тэд гэрэлсэн байсан учраас энэ нь Жимигийн ч гэсэн төлөх ёстой үр болж хувирч байгаа. Үүнээс болж Жими Селестээс салж, удалгүй харин Селест Стивтэй танилцсан, гэрэлцгээсэн нь энэ байсан. Эхэндээ Селест, Кристина хоёр Стивийн гэрт нүүж ирэн тэд хамтдаа амьдарч эхэлсэн бөгөөд Кристина, Стив хоёр нэг нэгнтэйгээ маш дотно. Стив Кристинад яг л өөрийн төрсөн охин шигээ ханддаг байсан. Гэтэл нэг удаа 1996 онд Женнифер ихэр их ээж хоёр дээрээ зочилж ирээд байж ах үед нь гэртээ ганцаараа үлдсэн эхрүүдийн төрсөн аав болох Краг гэртээ амиа орлсон байдалтай олдсноор Женнифер ч гэсэн Стивийн гэрт нүүж ирэн дөрвөлээ хамтдаа амьдрах болсон нь энэ байсан. Ер нь бол Кристина, Женнифер хоёр Стивтэй яг л төрсөн аавтайгаа байгаа юм шиг тийм л дотно байдаг. Стив ч охтуудад яг л өөрийн төрсөн хүүхдүүд мэд анхаарал халамж тавьдаг байсан. За гэтэл удалгүй Селест өөрийн өмнөх нөхөр Жимитэй Стивийн араар явуулж жагаад Стивд баригдсан байдаг. Энэ үед нөгөө эцсэн хүн ална гэдэг шиг Селест хайчаар өөрийнхөө судсыг ханах гэж оролдоод сэтгцэн эмнэлэгт хүргэгдэн тэндээ хэд хоногийн турш хэвтэн эмчлүүлэх болсон. Ингээд Селест сэтгцэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж авах үедээ bipolar disorder буюу хоёр туйлд сэтгцэн эмгэгтэй хэмээн онцлогдсон мөн л адилхан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Трейситэй танилцсан байдаг. Өмнө нь хэлсэнчлэн Трейси бол Селестийн хамгийн дотных нь найз. За найз ч гэжтэй Трейси өөрөө ижил хүүснээс сонирхдог. Селест ч гэсэн өмнө нь хэд хэдэн удаа эмэгтэй хүмүүстэй дотн харилцаа үүсгэж тэднийхээ нэгэнд нь бүр донтоод араас нь өдөр шөнөгөө дагаж айлгаж хичээж исэн удаатай. Ингээд Селест, Трейси хоёр найзууд гэх нэрээр амрагын харилцаатай болцгоосон. Селест тухайн үед эмнэлгийн хоолыг голоод идэггүй байсан тул эхрүүд Стивтэй хамт түүнд эмнэлэг дээр нь өдөр болгон хоол авчирч өгдөг байсан бөгөөд энэ болгонд Селест Трейситэй хамт байж идэг байсан. Энэ үед Стив бол нэг их зүйл бодоогүй эхнэрийгээ эмэгтэй найзтай болж ийл гэж бодсон. Харин эхрүүдийн хувьд ээжигээ маш сайн мэддэг тул ямар нэг зүйл буруу байгааг гадарлаж эхэлсэн байгаа. Ингээд Селест төрүүлж эмнэлгээс гараад Трейси эмнэлэгт үлдсэн ба Селест бараг өдөр болгон ирж түүнийг эргэдэг байсан. Удалгүй Трейсиг эмнэлгээс гарахт нь Стив түүнийг гэртээ уурж бүгдээрээ хамтдаа оройн хоол идсгээсэн бөгөөд энэ үед Стивийг өөр өрөөнд орох оронд нь Селест, Трейси хоёр эхрүүдийн урд үнсэлцэж эхэлсэн. За өмнө нь хэлсэнчлэн эхрүүд Стивтэй маш дотно түүнийг яг л төрсөн аав шиг боддог байсан тул ээжийнх нь энэхүү үйлдэл тэдний дургуг маш ихээр хүргэсэн. Тиймээс тэд энэ тухай Стивд хэлсэн байдаг. Ингээд Селест, Стив хоёрын дунд дахин нэг маш том маргаа үүссэн. Ер нь бол эхэр охтуудын хэлж байгаагаар сүүлд Стив Селестээс салахгүй байсан гол шалтгаан нь гэвэл хэрвээ тэд салчих юм бол охтууд Селестээс болж маш их зовно гэдгийг Стив мэдчихсэн. Тиймээс хүүхдүүдийг хамгаалахын тулд Селесттэй хамт амьдарсаар байсан нь энэ. За Стив Селест хоёрын өнгөрсөн амьдрал туулж өнгөрүүлсэн зүйлс нь гэвэл нэг иймэрхүү одоо бүгдээрээ буцаад хэрэг гарсан үе рүү очицгоё. Эмнэлэгт хүргэгдэж ирснийхаа дараа Стив шууд хагалгаанд орж хагалгаан ч гэсэн амжилттай болсон. Мөрдөгчид түүнтэй уулзсан хэрэг гарсан өдөр яг юу болсон талаар асуухад Стив өөрийг нь хэн нэгэн буудан шархтуулсан гэдгийг бол санаж байсан. Гэхдээ яг хэн энэ бүхнийг хийсэн гэдгийг бол мэдээгүй. Өрөөнд дотор маш харанхуй байсан тул тухайн хүнийг яг хэн гэдгийг нь харж чадаагүй. Гэхдээ Стивд сэжиглэж байгаа нэг хүн байна хэмээн хэлсэн байдаг. За энэхүү хүн нь бол мэдээж Трейси. Мөрдөгчид тэр дорн Трейситэй уулзсан түүнээс мэдүүлэг авсан ба Трейси ч өөрийгөө Селесттэй амрагын холбоотой гэдгээ бол хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Стивийг буудсан хэрэгтэй бол ямар ч холбоо хамааралгүй хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. Харин энэ үеэр Стивийг эмнэлэгт хэвтэж явах орон Селест айл хэдийн данснаас нь $300,000 аваад үрчгсэн. Өөр хүмүүстэй гарч шоудаад Стивд юу тохиолдож байгааг огт тоогоогүй.
Тэр байтугай Стив байнга эхрүүдийг өмөрч Селесттэй муудалцдаг байсан тул одоо Стив байхгүй болохоор та хоёр намайг ирэхэд энэ гэрээг булан дохоогүй цэвэрлчихсэн байгаарай. Үгүй бол буцаж ирж агаад та хоёрыг алаа таячихсан шүү хэмээн хүүхдүүдээ сүрдүүлэх болсон. За ингээд мөрдлийн үйл ажиллагаа үргэлжилсээр гэвч харамсалтай нь Стивийн бие мууцаар 2000 оны 1-р сарын 22-нд амьсгал хураасан бөгөөд энэ үед Трейси хүн амны гэмт хэргийн с ิจ гтнэр баригдан хоригдсон. Гэсэн ч Трейси мэдүүлгийн үеэр огт ам нээгээгүй, Селестийн талаар юу ч дуртаагүй. Ер нь бол хүн болгон энэ хэрэгт Селестийг ямар нэг байдлаар холбоотой гэдгийг нь мэдчихсэн ч тэдэнд нотлох баримт байгаагүй. Гэтэл нэгэн хачирхалтай зүйл гарч ирсэн нь Стив нас барахаас өмнө эхрүүдийг албан ёсоор өөрийнхөө нэрээр өргөж аваад хууль ёсны дагуу аав нь гэж явж исэн тул эхрүүд ч гэсэн Стивийг нас барсны дараа өв хөрөнгнөөс нь өвлөн авсан. Гэхдээ Стив Селестийг ямар хүн гэдгийг нь сайн мэддэг тул эхрүүдийг насанд хүрэх хүртлээр сард 10-аас 15 мянган доллар л өвлөж авсан хөрөнгнөөсөө авч болно хэмээн хязгаар тогтоочихсон байсан. Үүнийг нь Стивийн өмгөөлөгч хяндаг сар болгон эхрүүдтэй холбоотой байдаг. Цаашлаад эхрүүдэд зарцуулагдах ёстой 10-аас 15 мянган доллар яг юунд зарцуулагдж гин гэдгийг ч мөн өмгөөлөгч нь хянжээсэн. Гэтэл эхрүүдэд очих ёстой мөнгө нөвс Селест Дона Гүдсэн гэх эмэгтэй данс руу нэлээд хэмжээний мөнгө шилжүүлээд байгаа гэдгийг нь өмгөөлөгч нь анзаарсан байдаг. Ингээд Стивийн өмгөөлөгч ихэр охтуудтай уулзсан Дона Гүдсэн гэж ямар хүн болох, яагаад Селест сар болгон эхрүүдийн мөнгнөөс энэ хүнд мөнгө төлөөд байгаа талаар асуусан байгаа. Гэтэл эхрүүдийн хувьд бол энэ талаар мэдэх зүйл юу ч байгаагүй. Гэхдээ Кристина Дженнифер хоёр Селестийг ямар нэгэн юм зохион байгуулад байгаа юм байна гэдгийг тэр дор нь ойлгосон. Ингээд тэд хэрэг дээр ажиллаж исэн мөрдөгчдтэй холбогдсон энэ тухай мэдээлсэн байдаг. За эхрүүдийн өгсөн мэдээллийн дагуу мөрдөгчид тэрхүү Дона гэх эмэгтэйтэй уулзаад үзэхэд Селест Дона гэх энэхүү эмэгтэйтэй уулзаад хөлсний алуурчин өөрт нь олж өгөөд Трейсийг хөнөөлгөх хүсэлт тавьсан гэдэг нь тодорхой болсон. Селест бүр Дона гэх тэрхүү эмэгтэйд хандан Трейсийг л үгүй хийчих юм бол бүх зүйл цэгцэрхгээд байна хэмээн хэлсэн байдаг. Гэхдээ Дона гэх энэхүү эмэгтэй Селестэд ямар ч хөлсний алуурчин олж өгөөгүй. Зүгээр л Селестийн өөртөө төлсөн мөнгийг аваад Селестээс зугтчихсан. За ер нь бол Трейси лам нээхгүй бол Селестийг Стивийн үхэлдгийн буруутай гэдгийг нотлох ямар ч баримт байгаагүй. Тиймээс мөрдөгчид Трейситэй уулзан Селест өөрийг нь алуулахаар хөлсний алуурчин хөслөх гээд хайгаад явж исэн талаар нь хэлэхэд энэ үед харин Трейси мөрдөгчидтэй тохиролцохоор шийдэн өөрийн хэргийг хүлээж шүүх хурлын үеэр Селестийн эсрэг мэдүүлэг өгөхөр болсон. За Трейсигийн ярьснаар хэрэг гарах үед яг юу болсон бэ гэхээр Селест айл эртнээс Трейсиг Стивийн ан насыг хөнөөлөхөөр ятгаж исэн нь биелэлээ олж эцэст нь Трейси Селестэд туслан Стивийн ан насыг хөнөөхөөр тэд хоорондоо тохиролцсон. Селест Стивийг яг айл унтлахын өрөөнд унтж байгаа гэдгийг Трейсид зааж өгөөд цонхыг нь онгорхоо орхичих тул цонхоор нь ороод гэзэнд нь будаж ан насыг нь хөнөө гэсэн зааврыг өгсөн. Цаашлаад бүр Селест яг гидсэнд нь буудаарай. Би тэр байшинд засвар хийх бодлого байгаа. Цус нь хан руу өсөрчихвөл арилахгүй лай болно гэж хүртэл Трейсид хэлсэн байгаа. Ингээд Трейси Селестийн хэлснийхэн дагуу хийж шөнө Стивийн унтжсэн унтлахын өрөөнийхэн цонхоор ороод гидсэнд нь хит хит удаа буудан шархтуулаад зугтсан. За ингээд 2002 онд Селест 2 дугаар зэргийн хүн амны гэмт хэргийн с ิจ гтнэр баригдан хоригдсон бөгөөд 2003 оны 2 дугаар сарын 3-нд түүний шүүх хурал нь эхэлсэн байдаг. Шүүх хурлын үеэр Трейси болон Селестийн ихэр охтууд түүний эсрэг мэдүүлэг өгсөн. Селестийн шүүх хурал дуусч байх үеэр Дженнифер ээжтэй хандан Кристина бид хоёр таныг хайрласнаас өөрөөр ямар ч буруу зүйл хийжсэн удаагүй. Гэтэл энэ олон жилийн туршид таны бид хоёрт өгсөн зүйл хайргслалаас өөр юу ч байгаагүй. Аавыг нас барсны дараа бид хоёртой анх удаа хүн шиг харьцаж хайрлаж халамжилсан хүн нь Стив байсан. Тэр таныг ч бас хайрлсан, олон удаа уучлсан. Гэхдээ харин та түүнийг алчсан хэмээн хэлсэн байдаг. Ингээд шүүхээс Селестийг Стивийн үхэлд буруутай 2 дугаар зэргийн хүн амны гэмт хэрэг үйлдсэн хэмээн насаар нь хорих ялаар шийтгсэн байдаг.
Харин Трейси хэрэгээ хүлээж мөрдөгчөдтэй тохиролцоо хийсэн тул шүүхээс түүнд 20 жилийн хорих ялыг оноосон. Өнөөдрийн байдлаар Трейси 2011 онд хугацаанаас өмнө суллагдаад одоогоор Сан Антониод амьдарч байгаа юм байна. Харин Селест өөрийн үйлдсэн аимшигт гэмт хэргийнхээ ялыг үүрэн шорондоо хоригдож байгаа. За энэ хэргийн хувьд гэх юм бол энэ хэргийн талаар бүр нэгэнгүү маш тодорхой бичигдсэн ном хүртэл байд юм бэлээ. Би гэхдээ аль болох нуршихгүй хичээгээд гол гэсэн хэсгүүдийг нь л түүж ярьлаа. Хэрвээ та хэд маань сонирхоод энэ хэргийн талаар бүр нэгэнгүү илүү их дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байх юм бол She Wanted It All гэдэг ном нь зарагдчихжээ. Би энд зургийг нь оруулчихъя. Миний хувьд бол Селест гэх энэхүү эмэгтэй өөрт тохирсон ялаа авсан гэж бодож байгаа. Та бүхэн маань бас энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгт үлдээж бусадтайгаа мөн хуваалцаарай. Өнөөдрийн та бүхэндээ хүрэхээр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, сабскрайба дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгоно та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 өдрийн мигмар гарагт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.